За сайн байцгаана уу? Өнөөдрийн манай Цорол Тэг гэсэн подкаст маань эхэлж байна. Та бүхэндээ өнөөдөр Монгол улсын Гавьяатимж ач сургуулийн насын захирал 10 шүдний эмнэлгийн үүсгэн байгуулагч, амгаа ухааны доктор, профессор гэд манай Норбел багш маань ирлээ. Танд нөө цаг заваа гаргаад ирсэнд маш их баярлалаа. Тэгээд та сайн байна уу? Сайн байна уу? За та нарын ажил бол тавтай юу? Тавтай байна. Манай подкастын зорилго нь болохоор Цорол Тэг гэсэн нэртэй. Тэгээд мэдээж Монгол улсад бол цорол бол шүдний цорол бол жоохон их байгаа. Тэгээд тэрийг жоохон бууруулах зорилготой. Тэгээд боловсролын олон нийтэд эрүүл мэндийн боловсролыг хүмүүст түгээх зорилготой подкаст юм байгаа шүү. За та нэг сайхан өөрийгөө танилцуулаач түүхөө. Би одоо Архангай аймгийн Булган сумын урд тамирын эхний хүүхэд. Тэ аймагтан 10 жилийн сургууль төгсөөд 1961-ээс 66 онд Эрхүүгийн амгаах ухааны их сургуулийн стоматологийн ангийг төгссөн. Тэгээд аймагтан дараа нь 3 жил ажиллаад Улсын клиникийн төв эмнэлэгт ирж бас шүдний тасгийн эрхлэх тасгч шүдний эмч хийж агаад 72 оноос юм да. Одоо ангаахын дээд сургуулиуд хуучин ангаах ухааны их сургууль гэж дээд сургууль гэж хэлсэн шүү дээ. Тэнд шүдний тэнхимд багшаар ажиллаад тэгээд тэнд бол 79-92 онд нүүр ам судлалын сургуулийн одоогийнхоор бол захирал нэм хуучныхаар бол тэнхимээ эрхлэгч нь. Хуучин чинь нөгөө нэг л тэнхим байсан шүү дээ. Тий. Хийжсэн. Тэгээд дараа нь одоо энэ зах зээл мэлгээд ингээд нийгмийн өөрчлөлтийн үед хувийн эмнэлэг байгуулад 10 шүдний эмнэлэг байгуулсан. За тэгээд 2002 оноос өнөөдрийг хүртэл ач амгаах ухааны их сургуульд бас нүүр ам судлалын сургуулийн сургуульд одоо захирлаар нь ажиллаж байна. Тэ одоо тэгээд яг 10 шүдний эмнэлэгтэй ачтаа ингээд зөвлөгөө өгөөд ингээд байж байна. Манай Норбел багш маань хичээл заахаасаа гадна хамгийн гол нь бас эмнэлзүүдээр маш их идэвхтэй ажилдаг, маш олон бас шинэ технологиудыг Монгол улсад оруулж ирсэн гэдгээр айгу давуу талтай тий. Таны үед шүдний тусламж үйлчилгээ залуу байхад нь яг ямар байсан бэ? Тэр нь залуучуудад их сонирхолтой байж магадгүй. Та тэрийг яриад өгөөч. Намайг одоо сургуульд байхад 10 жилийн сургуульд байж хахад шүдний өвчин гэдэг юм чинь бараг байгаагүй. Би та нарт ганцхан жишээ л хэлье. Одоо хүүхдүүдийн шүд угаас өвдөж байгаагүй. Нөгөө шүд нь өнөөгийнх шиг одоо энэ өвжилж байгаагүй учраас цоорч байгаагүй. Гүү цоорж байгаагүй, бүтэн байхгүй, бүтэн шүдтэй бүгдээрээ. Тэгэд манай ангийн нэг хүүхдийн шүдийн хүүхдүүд чулуугаар шидэд ингээ өөдний шүд нь хугарчихсан. Тэгээд тэр хүүхэд уйлаад шүдээ үзүүлэх гэсэн шүдний эмч байхгүй аймагт. Одоо тэр чинь 57 оны хавцаал баг. Тэгээд тэр үед ингэж исэн байгаа нь тэр бүр миний санаанаас гардгүй юм. Шүдээ үзүүлэх гээд нөгөө хүүхдээс нь чи шүдний эмч Баян хонгор аймаг явцсан гинэ. Тэгээ 2 сарын дараа ирэх гинэ гэж ярьж исэн. Тэгээд тэр үед яаж исэн гэхлээр одоо манай анхны тэр орос эмч нарыг дагалдаад хэдэн техникчид төгсөж шүдний тусламж үзүүлж эхэлж исэн хожуу би хэлнэ. Тэгэхээр тэр хүн тэр аймгаар ингээд тойрч яваад ганц нэгэн тийм үзлэг хийж исэн байгаа шүү дээ. Техникс шүдний эмч гэж ажиллаж исэн тийм юу орон тооны одоо эмч байхгүй. За дээр нь нэмээд уус хүүхдүүдийн шүд өвдөж байгаагүй гэж хэлж болно. Эрүүл бас бүгдээрээ эрүүл. Одоо би өөрөө ингэхэд байна штэ. Хойно суралцаад ангаах юу 10 жилийн төсөөд хойно суралцаад Улаанбаатарт ирээд ажиллаж байхдаа би бас шүд өвдөх янз болцсон гэж чихэр идэж жагаад. Чихэр идэж жагаад орчин үеийн хоолнд ороод. Тэр хэдэн онд шүд наахав да тийм. Тэр чинь одоо
70 хэдэн онд л байна шүү дээ. Технээс одоо шүд бүтэн одоо ер нь бол бүтэн л дээ шүд. Ер нь бол тийм байхгүй. Тэгэхээр харж байна уу? Одоо миний энэ юу бол одоо тэр үеийнхний юу шүү. Тэрүүл мэндэ үзүүлэлт шүү дээ. Ер нь бол тэгж хэлж болно. Тэ. Тэгэхээр шүдний энэ шүд цорл морл гэдэг чинь байхгүйтэй адилхан байсан шүү дээ. Тэ. Анх таныг төгсөж ирж байхад ямар тусламж үйлчилгээнүүд байсан бэ? Та тэр үеэ нэг туршаач дүү. Ер нь Монголд шүдний тусламж гэдэг чинь би одоо юу яасан ангийнхын дэдэд багшилж байхдаа тэр эрүүл мэндийн яамны ерөнхий мэрэгчлэн байлаа л да. 1975-аас 95 онд. Тэр үдүүл яг яамны ерөнхий мэрэгчлэн гэдэг бол тийм цалин бөнлүүдийн орон тооны ажил биш. Зүгээр хавсарч хийдэг. Шүдний асуудлаар санал зөвлөгөө өгдөг ийм одоо хүн байсан. Тэгээд ер нь Монголд чинь шүдний тусламж гэдэг юм байна шүү дээ. 25 онд одоо энэ шаастны доктор гүрчиж Монголд анхны орчин үеийн эмнэлэг нээсэн гэж ярьдаг шүү дээ. Та нар мэдж байгаа. 32 оноос одоо тэр эмнэлэгтээ Оросын зөвлөлт холбоот улс гэжсэн да. Тэндээс эмч нар одоо нэрнүүд нь би Акатов, Карцов, Ламшиков гэдэг ингээд ийм эмч нар ирж ажиллаад тэгээд анхны ирсэн эмчийг Ориг гэдэг одоо манай Монголын анхны шүдний техникч юм байгаа. Тэр хүн дагалдаад шүдний техникч болсон. Ер нь шүү тэр хийж сурсан. Одоо энэ өнөөдрийн одоо хийгээд байгаа энэ тагнаатай бүлдэ энэ хунцар шүдийг хийж сурсан байхгүй бүрээс эдрийг. Ер нь шүд хийж сурсан байгаа. Тэр хүнийг дагалдаж. Тэгээд тэр хүнийг дагалдуулж ориггүй техникч болоод их сайн техникч байсан ориггүй. Дараагийнхан жилээс шиг байна лээ. 33 35 он ингээд 39 он нэг хүртэл ингээд манай 20 гаруй хүмүүс тэр эмч нарыг дагалдаад шүдний техникч болцгоосон. Би тэр техникч нар тэр аймаг хотуудад тусламж үзүүлж эхэлсэн байгаа. Тэрнээс өмнө шүдний тусламж гэж байгаагүй. Тий. Сургууль байгаагүй, факультет ч байгаагүй тийм ээ. За тэгээд мэдээж улс орны шаардлага чиг үүссэн бах, өвчлөлч бас мэрсэр гарсан байгаа үз. Ингээд бас төрийн бодлого тэнд бол анхаарал тавьж юу яасан байгаамаа. Тэр манай анхны одоо өөрийн үндэсний 5 шүдний эмч чинь Ленинград одоо тэр үеийн нэрээр одоо Санкт-Петербургт ангаах ухааны их сургууль биелдэ. Би тэнд одоо 2 сарын дадлага хийжсэн хүн байгаа дээр үед. Тэгэхээр тэр сургуулийг 1956 онд 5 эмч төгсөж ирсэн. Тэр 5 эмч орчин цагийн анхны одоо манай шүдний эмч нар жинхэнэ мэрэгжлийн Монгол улстай анхны шүдний эмч нар нөхгүй юу. Тэгээд тэр 5 эмч маань гүрчрээд одоо та нар бол нэр усыг мэдж байгаа дөө. Одоо Цэрэнгуй амьд цэрэн байж байгаа эрүүнээр мис засалж манай анхны. Тэ одоо үед амьдсан охин нь алтан намар эрүүнээр мис засалж тэрний хүү нь мөнгөтөлгээд одоо нэртэй мис засалж байна. Сайхан хөвгий доктор болсон мис засалж байгаа. За Цэрэндэн багш бол за бусд нь бол одоо бурхан болчихжээ хөрхийтэй. Тэгээд тэд нэр ингээд нэг нь хүүхдийн нөгөөх нь эмчилгээний нэг нь хиймэл шүдний Цэрэндэн багш хиймэл шүдний эмч болсон. Ингээд энэ 5 одоо эхэлсэн байгаа байхгүй юу? Тий. Анхны одоо тусламж бол ингэж эхэлсэн хэрэг. За тэр хэдийн шүдний техникч нар бол яг аймаг хотод шүд хийж исэн байгаа. За сүүлд нь ер нь манайд чинь энэ шүдний эмч мэрэгжилтний бэлтгэх ажил бол байна. 61 оноос бага эмч нарыг элсүүлээд 3 жилээр шүдний эмч бэлтгэсэн шүү дээ. 61 оноос 67 оны хооронд 106 эмч төгссөн. Тэр 106 эмч төгссөн эмчийг яаж бэлтгэсэн бэ гэхээр ангийнхын дээдэд бага эмч нарыг элсүүлээд одоо бага эмч бэлтгэдэг байсан шүү дээ хуучин чинь. Бага эмч нарыг элсүүлээд тэгээд Орос багш нар гүрчрээд шүдний хичээл заагаад ингээд анхны тэр 106 эмч бэлтгэгдэж аймаг хотууд одоо энэ төмөр зам цэргийн госпитал энэ дотоодын юу л аюулаас хамгаалахын эмнэлэг эдгээр чинь одоо юутай эмчтэй болцгоосон.
дараагаар нь одоо энэ 5 жилийн сургалттай одоо өнөөдөр үл яг нүүр амны эмч гэд нэрлээд энэ хуучин бол бид нар шүдний эмчил гэдэг нэр томьёотой байсан. За ерөн социалист гэдэг орнууд бол байна. Стоматологи гэдэг нь шүү дээ. Стоматолог гэдэг. Стома гэдэг нь латинаар ам гэсэн үг, логия наука. Шинжлэх ухаан. Тэгээд амны ухаан л гэсэн үг л дээ. Махчилсан орчуулгаар бол одоо энэ социалист хуучин социалист гэдээс орнууд чинь тэр нэрээр юм байгаа шүү дээ. Манайхан яг одоо шинэ нэр өгөхгүй нүүр амны эмч гэд нэрлэлсэн байж байгаа сүүлийн үед. Тий. Тэгээд энэ эмч энэ 5 жилийн сургалттай одоогийн өнөөдөр та нарын ингээ бэлтгэгдээд байгаа энэ юу ч нь бол 67 оноос эсэлт аваад анхны төгсөлд нь 24 хүүхэд 72 онд төгссөн. За тэрнээс хойш үл ингээд жил бүрийн эсэлт аваад өнөөдөр хүрцгээж ах шиг байна. Тэ. За тэгээ бидний тэр үед чинь бол шүдний эмч гэдэг чинь өнөөдөр шиг эмчилгээний мэс заслын гажгийн гэж ингэж ялгарч байгаагүй шүү дээ. Одоо эн чинь бол 90 оны хүртэл бараг 90 оны хүртэл тухайн шүдний эмч бүх төрлийн тусламжаа үзүүлдэг. Одоо түрүүн чи намайг тэр тал бүрийн клиникийн бүх талын дадлага туршлагатай гэж ярьлаа. Нэг талаасаа үнэн. Яагаад тийм болсон гэхээр тийчээс амьдрал гэж шаардсан байхгүй юу? Би чинь шүдэ авахыг аваад авах шаардлагатайг нь аваад эмчилхийн эмчилэл ламбат бол хийхин хийгээл өөрөөр хэлбэл тэр нэг эмч байна бүх юма хийгээл явж ирсэн хэрэг. Тий. За зөвшөө бас хүүхдүүд бас дуулж яхад илүүдэхгүй гэж бодоод юм юу гэхээр 60 70 онд чинь энэ урт цагаан гэд байсан то одоо энэ нураагаад байна шүү дээ тий. Урт цагаанд чинь одоо хятад хүмүүс шүт хийжсэн шүү дээ. Тийм. Тий урт цагаанд хятадууд шүт хийдэг одоо хуваарэл одоо гарын дүүтэй хүн хийжсэн юм уу? Мэргэжлийн эмч төр улсын төсөв төлөвлөгөөтэй байгаагүй гэж бодож байна би. Зүгээр ингээд одоо урчууч шиг одоо эмэг мөгж хийж ийн гэж байгаа юм шиг хүмүүс тэнд шүт хийлэгдэг. Тэгээд одоо тэр үед бол ер нь нараач ямар юм байсан гэхээр би сүүлд нь 70 80 онд тийм хүмүүс надтай таарлаж байсан ингээд шүдэндээ алтан од суулгадаг. Бас монголчууд ч нэг гоёх дуртай гангуул сууд ч тэр нь алтан шүдийг хийлгэжсэн алтан бүрээснүүд тэр хятадууд хийжсэн байна. Алтан бүрээснүүдийг хийжсэн. Сүүлд нь оноо орчин цагийн эмнэлэгт манай одоо тэр өөрийн мэргэжилтнүүд бэлэн болсноос хойш бол алтан ган шүдийг чөлөөтэй хийдэг болсон л доо. Гэхдээ энэ алт гангийн чин чанар нь өндөр чанарын одоо зориултын гэмээр юм уу сайн чанарын алт гангаар хийжсэн хэрэг. Тий. За хин тэр хятадууд бол шүдэнд ингээд алтан од суулгасан байдаг байсан. За ямар одоогийнхоор бол та нар ч нэг ялгар юм наалгаад байх юм байна шүү дээ. Тий. Тий. Одоо юу ч гээд байгаа вэ? Одоо сүүлийн үеийн хүүхдүүд бас тийм гэлтгэр юм. Diamond. Тий diamond наалгана гэд хүүхдүүд ирдэг юм. Би бас шоолдгийн тэднэрийг. Хуучин бол тэр хятад юунууд одоо юу урчууд гэмээр юм уу юу гэмээр юм дээ. Тэр хүмүүс бол ингээд шүдэнд нь жижигхэн ингээд хонгоож байгаа алтан однууд суулгачдаг байсан. Айгүй сайн наачсан нааддаг байсан одоо материал нь тийм байхгүй юу? Унахгүй л харин тэгэл идэж байгаа бол монголчууд ч хатуу хөдөө мэдэж уудаг ер нь ширүүн дөрөн талын хүмүүс шүү дээ. Тий. Тэгэхэд тэрүнд чинь дэсэл доктор тэр гойж гоцгож исэн л байгаа. Тий. Тийм үйлчилгээ байсан шүү дээ. Тий. Сонирхолтой юм тий. Тий. Тэгээд яг л энэ бол одоо тэгээд байсан зүйл түүх тийм байсан. Тэгээд сүүлд нь яг тэр бараг 80-аад он хүрэх шахуу бол 75 70-аад оны дундуур тэр хятадуудын тэр юмыг хаасан л да. Хаагаад урцгааны хүчээр хаасан уу? Монгол улс хүчээр хаасан. Хүчээр хаагаад тэгээд тэр үед чинь ер нь тэгээд тэр дотор газрын хүмүүс чинь ер нь бүгдийг явуулсан шүү дээ. Тэр мөрөнтэй чулуутай баг. Тэгээд ер нь тэр үйлчил яг өөрийн шүдний эмч нартай болцсон. Улсын одоо орчин цагийн эмнэлгүүд улсын эмнэлгүүдэд бий болоод ингээд одоо тэр тэрнийг үл яасан. За яг Монголд анхны гажиг засалч эмч 2 дугаар тусгай сайдарын эмнэлэг гэжсэн 2 дугаар эмнэлэгт галан дүү эмч хүүхдийн поликлиник гэж байсан. Энэ Улаанбаатарт. Тэнд хүүхдийн шүдний гажиг заслын эмч Ичин хорлоо гэж эмч энэ хоёр анхны одоо энэ хүүхдийн гажиг заслын эмч нар юм шүү дээ. Хожим бол ер нь
80-аад оны дундуур одоо Кубад бид нар чинь 12 эмчийг мэрэгжил дэвшлүүлэх курсд 2 жилээр явуулаад тэнд гажиг заслын эмч техникчтэйгээ явж суралцсан шүү дээ. Тий. За энэ гажиг заслын тухай зүгээр ярихад зогсхон зүгээр дуртахад зүгээр гажигын засуулъя гэж явж байсан ч хүн байхгүй, гажигын зас ичгэж байгаагүй. Тэгээ ер нь гажиг чинь бас харьцангуй бага байсан шүү дээ. Хатуу юм иддэг байсан болохоор. Ер нь хатуу юмдаа ч биш юм да. Ердөөсөө одоо өнөөдөр зүгээр ингээд хатуу гэж ярихад их хэцүү. Зүгээр ингээд ер нь аливаа энэ өвчлөл. Өвчлөл гэдэг юмтан байна цаг үеэрээ. Бүх өвчин адилхан. Ганцхан шүдэж биш. Цагаагаар, байгаль орчин, хоол хүнс. За тэгээд цаашаа явах юм бол одоо ингээд эрүүл тээлт, эрүүл их байх хэрэгтэй, эрүүл тээлт байх хүүхдэд дээх хэрэгтэй, зөв үедээ жирэмслэх хэрэгтэй, хүүхдийн эрүүл өсгөх хэрэгтэй, дараа нь эрүүл хоол ундах хэрэгтэй, эрүүл өссөн байх хэрэгтэй. Ингэж ээж хүн чинь янз бүрийн өвчин эмгэггүй. Ер нь одоо энэ шүд амч гэсэн адилхан. Тэр эрүүл шүд чинь зөв одоо хөгжиж энэ булчин шүрмэс чинь одоо зөв хөгжиж тэр шүдний игнээ чинь гоё тавигдаж ингэж хэл яриа нь хүртэл гоё болж ийм болж байгаа шүү дээ. За Нарбилагша танаас сонирхоод асууж байгаа юм шүү. Монгол улсад анхны шүдний сувгийн эмчилгээ хэдэн онд хийгдсэн бол? Тэр 33 онд Орсын одоо 39 оноос бүр ингээд тогтмол ажиллаж байсан. Тэр эмчнэр бол сувгийн эмчилгээ хийж л байсан байгаа. Орос эмчнэр. Тий, хийжсэн байгаа. Ер нь сувгийн эмчилгээ гэдэг чинь одоо шүдний доторх судас одоо зөөлцгөж та нар бид нар ч гэсэн ярьдаг. Одоо тэр шүдний дотор байж байгаа судас нь ингээд өрөвсөд өвдөх тогон зэрэгэл өөрөө ирэхгүй одоо тусламж үзүүлэх шаардлагатай хийх ёстой эмчилгээний нэг арга шүү дээ. Тэгэхээр эн чинь бол тэр ирээдүйг үйлчилгээ үзүүлж байсан шүдний эмчнэр энийг хийж л байсан хэрэг. Манай тэр 3 жилээр төгссөн эмчнэрүүд бүгдээрээ хийжсэн маш сайн хийдэг байсан. Манай тэр 3 жилээр бэлтгэсэн эхний тэр 103 106 эмч гэдэг штэ. Тий. Одоо би бол өнөөдөр ч гэсэн ингэж бодоход тэр эмчнэр маш сайн бэлтгэгдсэн эмчнэр. Одоо клиницист гэж ярьдаг юм да. Одоо яг эмнэлзийн хувьд яг тэр шүдээ хийх эмчлэх тэр ажилбар дээрээ их сайн бэлтгэгдсэн хүмүүс байсан штэ. Тэнд чинь энэ Казаны их сургуулийн профессор Сайфуллина гэж одоо хүүхдийн эмч мэрэгжилтний нөхөртөөгөө хоёулаа. За Ленинградын их сургуулийн тэр Пауло гэж профессор бас их нэртэйгээ ийм багш нар Орсын одоо зөвлөлтийн эмч багш нар ирж докторууд хичээл заажсэн баг. Ямар мундаг юм бэ? Тэр багш нартай хамт бол эхлэж ажилласан багш бол Цэрэнд олон багш. Тэр анхны 56 оны төгсөлтийн Цэрэнд олон багш. Цэрэнд олон багш бол Чулуунбатын Цэрэнд олон гэж одоо бурхан болцсондоо хөрхий. Тэгээд тэр багш маань бол одоо та нарынхаар өнөөдрийнхөр бол протезист хими шүдээр мэрэгдсэн багш байгаа юм. Тий. Тэгэхээр энэ чинь бол ер нь шүдний тусламж ихэлсэн цаг үеэс л хийгдэж байсан байхгүй юу? Нөө ямар мундаг юм тий. Сувгийн эмчилгээ гэдгийг бол одоо өнөөдрийн та нар хүүхдүүд ер нь хүмүүс бол нэг тусгай юм бодоод нэг одоо гачин юм гэж бодох юм байхгүй. Зүгээр хийх ёстой эмчилгээний нэг зайлшгүй шүдний өвдөж л байгаа сувгийн эмчилгээ гэдэг юм хийн шүд. Тэгээд чинь судсаа суулж аваад ариутгал цэвэрлээд буцаагаад лом бодно гэсэн үг. Тэгэхдээ энэ үнийг хийж байгаа ер нь энэ эмчилгээнүүд юм бол үе шатвал ингээд ярихад байна. Арга нь бол ердөөсөн адилхан. Уучинд хийжсэн арга өнөөдөр ч гэсэн адилхан бараг. Тэгж хэлж болно. Өнөөдөр мэдээж техник, технологи нэвтэрсэн ажилгүйр хөнгөчсөн юмнууд бий. Зэрүүнд хэрэглэж байгаа эм материалд одоо ингээд цаг үеэр бас өөр эм материал юмыг хэрэглээд ирсэн шүү дээ. Таны номыг уншиж хахад та эрүүл мэндийн яамны мэрэгжилтэн хийж байхдаа Монгол улсын хэмжээнд хэрэглэгдэх бүх материалуудыг ингээд хуваарлаж явуулж ирсэн ингээд тэгээ бичсэн байсан. Тэгээд тэр талаас нэг тухайд ямар материалууд хэрэглэдэг байсан?
Тэнгүүтээ ямар одоо нас хүндрэл бэрхшээлүүд гардаг гэсэн тэрийг Юуны энэ материал тоног төхөөрөмжийн хувьд бол өнөөдөртөө зөөрлөх юм байхгүй. Дутмаг байлаа. Тий. Одоо та нар чинь болов штэ 300 мянган эргэлттэй машинаар ажиллаж штэ. Тийм хурдтай. Тэгээд ус шүршээд тэгээд алмазын түрхлэгтэй өрмөөр ингээд өрөмтөгчин гээл гүцээ ус шүршээл дөргөө моргоо байхгүй дуу чимээч байхгүй ийм хурдтай. Бид нар чи хуучин бол их л бодож 25 мянган эргэлттэй 2000-аас 25 мянган эргэлттэй тийм одоо эрмэнтэй гэжсэн да ийм юутай бүр эхлээд бол хөл машин гэж байсан. Хөлөөрөө ингээд педаль дээр нь гисгээ тэгээд өнөө юугаа өрмөө эргүүлдэг гартай. Тиймэр эхэлж ялаа. Тэгээ өрөмнүүд бол дандаа өндөр чанарын ган өрөмнүүд байсан. Тэр гангууд бол мундаг монгоц хийдэг л гай юм гинлээ. Тий. Тийм ган өрөмнүүдээр ингэж өрөмддөг байсан. Тэгэхээр чун дөргөө ихтэй ингээл өстөө нөгөө трактор шиг санагдчихсан байлгүй дээ. Одоо бодохноо. Тий. Хурд нь эргэлт байх тусмаа дөргөөтэй дуутай шүү дээ. Тэгж өрөмдөж хийжсэн. Би тэр яамны ерөнхий мэргэжилтэн байхдаа тухайн жилд одоо энэ шүднийхэнд хэрэглэгдэх ийм ламбны материал тэр өрөм эднэрийг захиалж авдаг байлаа. Тэр захиалгад нь зөвхөн зөвлөлтөд хийгддэг. Өөр оронд хийж болохгүй. За тэгээд зөвлөлтөд одоо би 90 мянган рубльд 85-аас 90 мянган рубльд тиймэр юмнуудыг захиж авч ирсэн. Тэгээд аймагуудад бол ганц тийм одоо боор машинтай, өрмийн машинтай. Тэгээ яг химик шүд хийдгүүд бол эслэх мотортой. Эслэх мотор би одоо пресс гэдэг химик шүдний лабораторийн хийдэг юм бэлдээ. Тэр байсан учраас шүдээ хийгээд байсан байхгүй юу? Боор машин нь бол ердөөсөн тэр цахилгаан боор машин. Одоо тэр эрмэнтэй. Тэгээд тэргүүр чинь бол ингээд яана. За тэгээд тэр өрмийг үл чи намайг яаж исэн гэж бодож байна. За өөр хангай аймаг энэ тэр эмчид дэдийн ширхэг өрөм. Би одоо та нар мэдэхгүй байх туу. Итгэлтийн данс гэдэг шиг би хөтлөж байлаа. Тэр нь яаж нөхөр ингээд бичгэн картонын цаасыг ингээд зүсээд юу карталцсан. Тэгээд тэрүүн дээр бүх бажныхаа нэрийг жагсаага дээдлэлт аймагууданд зооцсон. Тэгээд хуваарлдаг байхгүй өөр хангаад 5 ширхэг бөөрөнки боор 4 ширхэг цилиндр боорыг та бүр хуваарлаа. Тэгэлгүй яах вэ? Тэр чинь хайр цагсаар нөхтийн боломж байхгүй. 4 ширхэг цилиндр боор бүр цилиндр боорыг тэгэн штэ. Тэгээд 3 ширхэг обратно конусны боор гээд за тэгээд ломбны материал гэдэг чинь фосфат цемент 2 одоо шилийг силидон силицин гэдэг ломбны материалууд байсан. Тэр үл өнөөдрийн гласс иономерүүд л да. Тэгтээ энэ материалууд бол мундаг материалууд байсан. 20-25 жил тогтдог шүдэн дээр. Тэр материалууд муу нь юу байсан гэж өнгөний сонголт байхгүй. Нөгөө шүднээс өөр өнгө харагдан цагаан өнгөтэй. Цагаан юм уу шаргал харагдаад өнөөдөр шиг одоо ингээд та нар өнгө нь ялгархгүй юмар ломбодж штт. Тий. Тэр үед чинь ломтойгоор ингээд өөр өнгөтэй болчдөг. Тийм ялгаатай байлаа. Тогтоц бол мундаг. Тийм материалууд байсан. Тэгээд эний чинь тэр эмчнэрт ингэж хуваарлаад тэгээ би яг хуваарийг бичиж өгөн тэр ачуулж барихыг бол энэ хангамжийн газар гэд нэгдсэн баазтай тэнд чин тэр гадаадаас материал нэрдэг тэндээс ачуулдаг байсан аймагт. Нэг аймагт бол ердөөсөн 5 ширхэг силидонт гэдэг чинь одоо 30 г 25 г-ын савлгаатай одоо та нарын гласс иономер гэж зурж байгаа үстэй одоо тэр чинь штэ юм шилтэй аймгийн хэмжээнд. Тий аймгийн хэмжээнд тэгж яаж ирсэн. Тэгээд өвчл баг тулдал болж исэн гэж бодож байна. За тэгээд тэр мэдээгүй зүйлх юм дээр чинь бол мишакийн паст хэрэгжилж исэн мишак гэдэг. Мишак чинь бол одоо хоршууд. Тэр мишакийн пастыг хэрэгэлдэг байлаа. Мишакийн паст ч өөрснөө бэлтгээд хэрэгжилж исэн штэ. Тэгвэл та нар ухаалтаа дуунан да. За арай нөгөө уусмлайг хийж байгаа. Яаж хийвэл мишак гэдэг чинь өөрөө байна. Хор гэсэн тэмдэгтэй юм шиг савтай ирдэг байсан. Амар. Тэр үл яг л аптекад им хангамжийн удирдах газар ирнэ аптекууд хатуу хяналтанд ор шкафанд орно. Тэгээд тэндээс бол тэр мишакийг ингээд бэлтгэж өгдөг байлаа.
Тэгээд тэр Мишакийн пастыг чинь тэр аптекэд бэлтгээд өгтөгөн зэрэг бид нар тэрүүнээс өрдөөсөн. Зоомдныхоо өдөр чинь рецепттэй л дээ миний юун дээр номон дээр бол энэ дээр үеийн энэ хэрэгжилж исэн ломбны материалууд бид одоо далимд хэлэхэд сувгийн материалуудын бүр 50 хэд онд хэрэгжилж исэн материалуудын нэр ус найрлага нь бүгдээр миний сурах бичгийн номон дээр байгаадаа та нар үзсэн бол. Тийм. Тэгээ нөө ш одоо яглаар энэ 50 оны имийг бичээдэг хүн бэ гэж зарим нь боддог баг. Тэр үнийг бол би их олон зорилгоор тэгж бичдэг. Хүүхдүүд энэ юмны тухай мэдэж авах. Магадгүй өнөөдөр нэг нь баг тэрнийг харж байгаад нээлт гаргана шүү дээ. Хуучирсан юм шин юм гинэ гэдэг нэг үг бий дээ. Үйлчлэгч бодсон юу байна гэдэг их чухал. Үйлчлэгч бодсыг ингээд харах юм бол өнөөдөр 50-60 онд хэрэгжилж исэн юм чинь дотор нь байгаа байхгүй. Тэрүүн дээр л хийсэн материалууд байдаг шүү дээ. Тэрүүнийг бол одоо манай судлаачид энэ хүмүүс одоо ирээдүйд том юм хийх гэж байгаа хүмүүс мэдмээр байгаа. Тэрнээс ч л одоо шинэ бүтээл гарна, нээлт гарна, янз бүрийн юм гарна, санал сэтгэх юм гарна. Тэгэхээр ингэж хэрэгжилж яасан. Тэгээд тэр Мишаки чинь тэр аймгийн аптекийн хүн л бэлдээд өгч байгаа шүү дээ Мишакийн паст чинь. Тэгээд 3 грамм юм бэлтгэж өгөн тэр чинь бараг жижигээ хэрэглээ шүү дээ бид нар. Тэр зондын үзүүрээр аваад зондны дөнгөж үзүүр таваад яг тэр нөгөө зөөлчийнхөө хүндийг нээж байгаа тэрүүн дээр ингээл тавьчихна. Тий. Гэх мэт юм яриад байвал юм байна да өмнө. Өнөөдөр их шиг гоё үл энэ гэрлийн композит энэ одоо энэ Францын Севтодонт эднэрийн тариа одоо манай ханхын эхлэл Францаас авч хэрэгэлсэн тэр мөрөл байгаагүй л өөрхий биднэрт наукийн тариал. За тэгээ энэний далимд хэлэхэд бас юм байна. Одоо хуучин болоос наукийн тариал шүдийн авахд угаас өвчмөнгө авч болж исэн. За юу 2%-ийн наукийн. Өнөөдөр наукийн тарих юм бол нэгийнх нь ч мэдээ алдахгүй байх. Ялангуяа энэ хотынхан бол мэдээ алдахгүй. Одоо энэ хотынхан чинь наукийн битгий хэл байна. Одоо тэр зориултын тэр тарианд ч мэдээ алдахгүй болсон байна шүү дээ. Яагаад мэдээ алдахгүй байна? Урд хүний бие махбод өөрчлөгдөд байна уу? Та юу гэж бодож байна? Өөрчлөгдөж байгаа. Энэ орчин нөхцөл хөвшил амьдралын хөвшил идэж ууж байгаа юмнаас одоо энэ эм тарианы хэрэглээ. Одоо энийг бол ганцхан юмар хэлэхэд байна. Ямар эрүүл мэндтэй ээж, ямар эрүүл мэндтэй хүүхэд төрүүлж байна. Ямар эрүүл мэндтэй хүүхэд өсөж байна. Энэтэй л холбоотой байхгүй юу? Одоо ингээд нэг сартаа ингээд дусал мусал зоолгол нэг настай ингээд бөөн эм тариа хэрэглээ. Хуучин бид нар чинь нэг ширхэг юм 70 нас хүртлээр нэг ч юм хийлгээгүй насыг барж ирсэн шүү дээ. Хуучин хүмүүс чинь. Тий? Тэгэхээр чин тэр хүмүүсийн чинь хоорондох эрүүл мэндийн үзүүлэлт бий байгалийнхаа шалгарлаар зүгээр яхан бүдүүлэг маягаар гэдэг юм уу энгийнээр хэлэхэд байгалийн шалгарлаараа одоо эрүүл өсөж өндөж исэн эм тариагаар өсөж өндөөсөн хүн хоёр өөрөөдөө кофе хэрэглэдэг хүмүүс угаасаа мэдээ алдахтаа муу шүү дээ. Бүрөө. Гэхдээ та нар өөрсдөө одоо тариа хийгээд мэдчихээд одоо би ч нөө дандаа кофе хэрэглэгчдэр нь орж байгаа болохоор кофе угаасаа уудгүй хүн одоо эн чинь энэ 90-ад оны ихэнд их мэддэг байлаа л да. Бид нар бүр ингэж би хүртэл өөр ингэж асуусан чи кофе хэрэглэдэггүй тамхитгүй гэж байгаа тариагаа хийдэг байсан байхгүй юу? Тэгээ энэ нь одоо хэдэн граммаар хийх үү гэж шүү дээ өнөг чинь тий. Тэгээ ямар анестезик хийх вэ? Ямар мэдээ алдуултыг хийх вэ гэж бодож шүү дээ. А гэтэл зүгээр ингэж хөдөөний хүмүүс одоо тийм юм хэрэглэдэггүй хүмүүст бол бид нар 0.5-ыг хийгээд шүдэ авчдаг байхгүй. Тэгэхээр тэр хоёр хүн чинь шал өөр юм байж байгаа байхгүй. Нарбил агш одоогийн та Монгол улсын нүүр ам судлалын хөгжлийг юу гэж бодож байна? Одоо ямар байна гэж бодож байна? Өнөөдөр яг юм бүх юм цаг үеэрээ бүх юм ганц шүтж биш, ганц одоо нангаач биш. Бүх юм цаг үеэрээ байгаль орчноор гэдэг нэг ойлгоцыг үл өнөөдөр бүгдээр манай залуучууд бол ялангуяа их бодмоор байгаа. Тэрүүнтэй угаасаа бүх энэ төрийн ч асуудал, нийгмийн ч асуудал, багшийн ч асуудал яриа хөөрөө эмчийн чиг хандах хандлага, хүндээ хандах хандлага, баримтлах онцлогоо эмчилгээний арга бол байна. Тэр захиалж авах эмийн төрөл, найрлага,
хэрэглэх арга эднэр энэ үнтэйг уялдаж явах хэрэгтэй. Ангаах ухаан гэдэг юм байна штэ. Альч цаг үед бүрэн шийдэгдэхгүй. Ягаад гэхээр нөгөө энэ бүх юм ингээд нөгөө өөрчлөгдөж штэ тий. Тэрнийг дагаад өөрчлөгдөж явах ёстой. Тэрнийг дагуулж одоо мэдлэгтэй, чадвартай, судалгаатай эрдэм номтойгоор ингэж юм явуулах ёстой. 50 онд тийм юм уужаас одоо чи нэг уу гэж хэлээд нэмэргүй. Нөгөө бүх юм уур болсон байж байгаа. За ингээд өнөөдөр нүүрэн судлаа одоо шүдний тусламж сайн болж байна. Сайн байгаа. Хүүхдүүд бол зүгээр одоо ялангуяа зах зээлийн нийгэмгээд одоо эн чинь хуучин шүдний ангид ордог хүүхдч бараг байхгүй байлаа бид нар гуйж шүдний ангид хүүхдүүдийг эсүүлдэг байлаа шүү дээ. Одоо манай Одоо тэгсэн чинь өрсөлдөөд ороод байна. Би бол одоо өөрөө зүгээр санамсаргүй шүдний эмч болсон. Шүдний эмч гэдэг юм гэдгийг угаасаа мэдэхгүй. Бидний үед чинь одоо ингээл Улаанбаатар хотоос нэг хүн гүрчрэл гадаадд явах 64 хувиар байна гэл ингээл дуудаад байсан. Төв хорооноос ирсэн хүн. Манай ээж авч мэдэхгүй бид нар ч мэдэхгүй. Тэгээд бид нар чинь нараа эмчгээл нэг эмчгээл зөвлөлт холбоот улсад эмчгээд ингээд нэг дуудахгүй юу тэр хүн. Тэгэхээр би гараа өргөцсөн. Тэгээд би шүдний эмч болсон байхгүй юу тий. Ер нь бид нар чи хойр мөрөнд тэгж онц сурсан хүүхдүүдийг гадаад явуулж ирсэн. Тэгээд би чи нэг онц сурсан гэд тэгээд яваад өгсөн. Юу ч мэдэхгүй. Бид нэр үдч орш хэл би үзэж байгаагүй. Орш хэлгүй. Агуу бэгүй юмнууд тэгээд явж ирсэн. Та нар боддоо хотод ингээд нэг ачааны машин дээр суугаад хотод хүрээд ирсэн. Яман дээрээс ирээд хашаа явах хүүхэд гээд 1500 төгрөг өгөөд нөгөө гутц олж өмсгээд өгсөн чинь усаас мөнгө өгч байгаа юм уу? Өгж байгаа юм. Тий. Биднэрт бол мөнгө төгрөг байхгүй шүү дээ. Өдөөний хүүхдүүд нэг арай Монгол би бол одоо нэг бахилан гуталтай дээлтэйгээ ирснээ мэддэггүй. Тэгээд ирсэн. Тэгээд нэг таньдаг айлд буугаад ингээд ирсэн нэг цистерны кавинд суугаад ирсэн байгаа. Жолооч замын одоо юутай? Жолоочийн кавинд суугаад. Та 58 жилийн турш багшилсан байх нэ. Тэгээд та тэр туршлагаасаа одоо үеийн залуу багш нартаа хүүхдийг оюутныг яаж сургууль хүмүүжүүлэх ёстой вэ гэдгээ туршлагаасаа хуваалцаж. Эмч гэдэг нэг мэргэжил, багш гэдэг бол бас нэг том мэргэжил тий. Бид нарыг бол яг үдэ ер нь багшийг яаж сонгож ийсэн бэ гэхээр тухайн мэргэжлэрээ сайн дадлагдсан, туршлагатай тийм хүмүүсийг багшаар авчирсан ангаахад бол тий ер нь ангаагч өөрөө нарийн мэргэжил учраас тухайн мэргэжлэрээ бас юмаа хийж сурсан хүн л одоо багшлах ёстой л да одоо ч гэсэн гэх хэрэгтэй тэгж байгаа. Тий. Тэгэхээр яг сургууль яам бол энэ багш нарыг сонгож авдаг байсан. Одоо хамгаахын дэд дотрийн багш хэрэгтэй, зүрхний багш хэрэгтэй гэвэл эдгээр улсынхаа хэмжээр судалж байгаа л сайн эмчнэр, сайн туршлагатсан эмчнэрийг аваад одоо хамгаахын дэдийн багш нар бол маш их өндөр түвшинд мэргэжсэн сайн эмнэл зүйчд асар их туршлагатай хүмүүс байсан шүү дээ. Тий. Манай Арагчаа гэдэг анхны одоо докторийн профессор Монголын анхны 14 эмчийн нэг одоо говьалтай хүмүүндэг профессор байсан. Арагчаа багш биднэрт ингэж ярьж байсан шүү дээ. Хүний биеинд хурж үзээгүй чагнуут тавиагүй ээжэж хадгалгаа ханиалганы тухай оюутан заана гэж ямар юм байдгийг та нар улдаар тэрнийг сурж яагаад гүрчрээд тэгээд ингэ заагаарай гэж багш нарт яриа хийдэг байсан. Тий. Ер нь бол тийм. Ер нь ч тэгээд амьдрал дээр тийм шүү дээ. Өөрөө тухайн шүдийг ламдаж үзээгүй ээжэж тэрний тухай хүнд заана гэдэг бол утгагүй шүү дээ. Чадахчгүй. Уус нь чадахгүй л байхгүй тий. Тэгэж сонгож авчаасан. Тийм учраас сайн клиницистүүдийг одоо клиницист гэж байгаа эмнэл зүйчдийг авчаасан. Дээр нь нэмээд бол их олон шалгуураар багшийг авдаг байсан шүү дээ. Нөгөө орос дээр бүх хичээл явж исэн учраас орос хэлтэй байх хэрэгтэй. За тэгээд одоо ёс зүйтэй одоо тэр төвшин төлөв янз бүрийн хэрэг төвхтөр оцолдож байгаагүй ийм хүн байх ёстой. За тэгээд тухайн мэргэжлэрэн сайн өндөр төвшөнд хүрсэн сайн одоо мэргэжсэн ийм эмч байх ёстой гэж ингэж авчирсан. За тэгээд ингэ авсны дараагаар бол ер нь зүгээр би ингээд өнөөдөр ч гэсэн хуучин ч гэсэн ингээд яаж яхад ер нь багшлан гэдэг бол эмчлэн гэдэгтэй адилгүй.
Багш гэдэг чинь бас нэг мэрэгжил, бас нэг авьяас, ур чадвар, эмччихсэн тусдаан зүйл. Сайн эмчүүлгэн багш болж чадахгүй. Тийм байд. Тий. За багш болохын тулд яах вэ гэхээр мэдээж бас суралцах хэрэгтэй. Тэ бид нэр чинь ингээд ангайхан дэд багшаар авчаад яаж заахаа ч мэдэхгүй шүү дээ. Тэгээ яаж заахаа мэдэхгүй тэр оюутны өмнө чи яаж ярихаа ч мэдэхгүй. Тэгээд их сургууль дээр Монгол Улсын их сургууль дээр байна. Дээд сургуулийн багш нарт зориулсан 1 жилийн сургууны курсэд албан ёсоор суулгаж ирсэн. 1 жилийн курсэд. Тэнд чинь хин гिचээл зааж исэн гэж бодно. Монголын өстой анхны номер 1 сургууль хүмүүжүүлэгчд. Одоо бухын хөгжөөнөөс гадуу хүүхэд гээд нөгөө бор багшийн бүр алдартай үг гэдэг шүү дээ. Хүүхдэн буруу хүмүүжүүлээд бухын хөгжөөнөөс хатуу болгоцсон өдр гээд. Тийм тэр бор багш чинь Нуран Чимэг гээд багш байсан, Хаавха гэж багш байсан, Арслан гэж багш байсан. Тэр багш нар ч одоо манай Монголын анхны сургууль хүмүүжүүлэгчд. Тэд нар биднэрт ер нь гिचээл яаж заах вэ? Багш ямар дуутай байх ёстой? Минутанд хэдэн үг хэлэх вэ? 1-р курсийнхэнд хэдэн үгээр ярих вэ? 2-р курсийнхэнд хэдэн үгээр ярих вэ? 5-р курсийнхэнд яаж заах вэ гэж заажлаа шүү. Тий. Ер нь үл багшийг сонгож авахтан байна. Би өнөөдөр ч гэсэн тэгж боддгийн. Тэр хүний хэл яриа, илэрхийлэл, нүүр нүд, нөлөөлөх чадвар, үг одоо ингээд дикц гэж ярьдаг юм да тийм ээ. Энэ одоо хүнд хүрэх дикц. Нэг нь унтуулагч нар оюутнуудыг, нөгөөх нь одоо юу гэдгийг айлгагч нарт гэдэг юм уу? Манай борогч тэгжсэн. Гахир хатуу дуутай юм янгинаад байхаар яаж хичээл ойлгох юм. Тийм байж болохгүй гэж ярьдаг байлаа. Та 18 эмнэлгийг үүсгэн байгуулж авах тухайд нэг дурсаж яриач. Тухайд та ингээ компьютер сураад, англи хэл сураад, шинэ технологи гаргаж ирнэ гэд одоо 18 эмнэлэг бол маш олон технологиг Монгол улсад бас нэвтрүүлсэн хувийн хвшил шүү дээ. Тэгэхээр та тэр талаараа бас ярьж өгөөч дөө. За тэгээд энэ цаг үе юмнууд ингээд би яг гайхалтай багшлаад ингээд сайн сайхан амьдарчээсэн гоё байсан. Өдөм номын ажиллаж бас сайхан амжилттай юм байсан. Тэгээд тэр 90 хэдэн онд ч одоо ингээд нөгөө нийгмээрэн бужигнаад ингээд эхлэхийн өмнөх нь би тэр Италийн Милан хотод шүдний үзэсгэлэн яасан. Дэлхийн одоо энэ дэлхийн шүдний холбоо гэдэг шүү дээ. Тэрүүний конгресс 79 дугаар чуулганд нь улсаас дагаад явуулсан таны. Та өөрөө 79 дугаар чуулганд байна шүү дээ. Анх удаага Монгол улсаас би очсон байгаа. Тэр өстө бурхны авралаар манай Нямдава сайд энэ манай яамд ийм конгресс болох гэж байна гэд тийм мэдээ урилга ирсэн юм шиг байгаа. Тэгсэн чинь манай Нямдава сайд яхантай ухаантай эрдэмтэй хүн шүү дээ. Тэг би одоо өмнө нь ягаад тийм юм болоогүй юм бэл гэд боддгийн. Тэгтээ яг бид нар мэдээгүй л ах мөнгө төгрөгчгүй байсан баг. Тэгээд тэр цаанаасаа тийм урилга ирсэн бил. Тэгсэн чинь би нэг 100 хөдөө амарчаад ирсэн чинь Италийн Милан хотод тийм юм явна гэж байна. Явуулахаар болсон чамайг нүү яамны ерөнхий мэрэгжилтнээ. Оо ямар мөнгө юм бэ? Тэр үнд Наропли мэрэгжилтнийг явуулгээд зогччих. Тэгсэн чинь би гэдэг амтэн чинь юу тэр Милан Зеланд тэр капиталист орн гэдэг бид нар чи айжсанаас өөрийг мэдэхгүй шүү дээ. Капиталист орн гэхээр айдаг байлаа шүү дээ. Тэгээд ёстой янзын юм болоод хөдөө амраад ирсэн чинь хаав хар царайтай хүрээд ирсэн чинь мөнгө ч авахгүй юу ч авахгүй яаж явах нь мэдэхгүй. Тэгээд би яаж явсан гэхдээ ганц зэрэг одоо хүнээс нь $300 зээлээд нөгөө амралтынхаа багшийнхаа 100-ийн амралтын мөнгийг хөдөө яваад дуусгацсан байсан. Тэгэл би тэр ирсэн урилганыхын дагуу тэгээд явсан. Замдаа төрөө даалгуулч хөдөө гэж хайжсэн. Монгоцоор тэр капиталист орноор явж үзээгүй. Тэ. Тэгсэн чинь би лавсрангээс асуусан. Лавсран өмнө нэг Америк яваад ирсэн гэж дууллаа. Би лавсрангаас тэглээ яана лавсраа. Би тэнд хуралд авах гэсэн би буруу онгоцон цугаад явчих үдэ гэсэн чинь өө багшаа юу бичиг үсэг тайлгдсан хуугаасан төөрхийн аргагүй тийм юутай юм байна л гэжээ. Тэгэхээр за түлгээ явдаг юм байлгүй гэж бодоол. Тэгээ би чи яг тэр тэгт чинь би дагаад нэг англи хэл сурах санаатай ганц 2 үг мөг жийжилж байсан. Гэхдээ англид юу ч мэдэхгүй.
Зүгээр ингээд яг уншуул би мэрэгжлийнхээ өгүүллийг хагас дутуу ойлгох маягийн юм болцсон байсан. Англиар. Тий. Эхнээс өөр юу ч мэдгүй. Тэгээ явж өгвөө. Тэгээд явла Франкфуртээр дайраад тэгээд тэр Миланд нь очлоо. Тэгээд ямарсан дээр Франкфуртын дээгүр шүн ингээд ниссэн чи яолхны тоглоом шиг юм бол хараад чинь тэр доор. Тий. Одоо тийм ч мэдгүй юм чинь. Цонхоор ингээ харсан чинь яг яолхны тоглоом шиг юм бас хот байдгаа гэж бодвол. Тэгэхээр би тэр Миланд хуралд оролцоод нүд нэгдэхгүй юу? Тэнд одоо дэлхийн тэр конгресс гэж юу байдгийг тэр олон улсын үзэсгэлэн үзээд тэгээд тэнд очисон чинь өнөө тэр хурлын төлөөлөгчд надаас та хэдэн эмнэлэгт хувь эмнэлэгтэй вэ гэдээ асуугаад ах юм. Би тэгээ байхгүй гэсэн чинь угаасаа хүмүүс ойлгохгүй. Та тэгээ хэдэн эмнэлэгтэй юм гэхээр өөрснөө бараг л 2-3 эмнэлэгтэй юм шиг юм яриад ах. Тэгээд би тэндээс санаа авсан хэрэг. Тэгээд би тэнд бол тэр юуны тэнд ч угаасаа 300-аад тийм фирмүүд үзэсгэлэнгээ гаргаж ирсэн. Тэнд ингээд нөгөө юм материал өнөөдөх дэлхийн чинь бүх юмыг харахгүй юу? Тэр хурал зөвлөгөөнийг үзээд тэгээд тэнд угаасаа цоо шин ертөнц тис өөр ертөнц байж гэн тис өөр бүх юмыг харж аваад тэгээд ирсэн хэрэг. Тэгээд эргэж ирээд би хувь эмнэлэг байгуулъя гэж бодсон байхгүй юу? Тэгээд хувь эмнэлэг байгуулсан хэрэг. Тэгээд тэр үед чинь хувь эмнэлэг байгуулахад өнөө манайх чинь хувь эмнэлэг гэдгийг байгаагүй шүү дээ. Монголд чинь зөвшөөрөл гэдэг ийм комисс гэдэг нь байгуулагдаагүй эхлэегүй байсан. Анхны нөгөө хувийн байгуулна гэсэн чи одоо анагаахын дээд чүр гайхаад эвэртэй туулаа үтсэн юм шиг болоод яамч гэсэн бүр уцаар болоод бүр намаа гэж чинь зөвшөөрөхгүй гэд нэг хэсэг нь уурлаад нөгөөх нь тэгээд эсвэл эмнэлгийн байгуул эсвэл сургуулиасаа гар гэд жамбаа захирлуул яг бас юм үзэж нүд тайсан хүн байсан юм байна лээ. Тэгээд жамбаа захирал яг эмнэлгийн байгууллагад багшаа хийгэрэй гэсэн байхгүй юу. Тэгсэн чинь өнөө бусдууд нь зөвшөөрөхгүй. Тэгээд яамн дээр өнөө лиценз юу зөвшөөрөл авах гэсэн чинь бүтдэггүй. Ингэж мөнгөнд жагаад тэгээд би чинь сургуулиас гарах болсон. Тэгээ гараад эмнэлгийн байгуулсан байхгүй юу. Тэгээ эмнэлгийн байгууллагад мэдээж эхлээд бол Оросууд нүгэд явсан Оросуудаас ганц боор машин аваад тэгэл эмнэлгийн 3 шавтайгаа миний шав 3 хүүхэн одоо энэ Зооныгийн эзэн Цэрнадмад гэдэг их сайхан охин байсан. Тэр Тужсэн малын одоо хин Жипа тэгээд насан жаргалгээд бассан гэд нэг ангийн 3 охин л доо багшийн дагаад гарна гэд тэгээд гуруулан эмнэлэг байгууллага хэтлүүрээ арталт нь 2 өрөө байранд засж агаад өнөө ганц машин нь тавиад ингээд эхэлсэн байхгүй юу. Тэгээ 1 жил бид нар ажиллаад тэр 1 жилийн дотор асар их юм сурцгаас яагаад үг гэхээр би угаасаа гартаа олдсон юмар ингээл захиалга хийгээл ингээл юм материалуудыг аваад анхныхаа одоо гэрлийн композитын материалыг гэрлийнх нь аппараттай нэг хаягаар бичсэн гэд бодвээ. Дахиад бичсэн. Тэгсэн чи одоогийн тэр кэр фермер рүү бичсэн юм байна лээ. Яг Улаанбаатарт байгаа миний аавд гэдэг шиг би захиалга хийж исэн. Тэгсэн чинь сүүлд нэг өдөр нь хараа юм нэр их сонин. Одоо зүгээр л би азтай ч хэмээр юм уу. Тэр үед чинь юм хам шилжүүлэх, доллар моллар шилжүүлэх харьцаа холбоо хаягаад юу ч байхгүй шүү дээ. Тэгээ бичсэн чинь нэг өдөр надад байна. Хүүх ёстой нэг Эрдэнэсийн юм бахта гимээр тийм хайрцагтай юм ирлээ. Дээрээ 4 мөнгөний яаж хэлжсэн юм? Мөнгө төгрөг ягаагүй би зүгээр энэ хараад бичгийн машин ч олдохгүй орой ажил тарсны дараагаар юуны Антомын тэнхимд ганцхан латвийский машин байсан шүү дээ. Ажил дарахаар тэнд гүйж очиод лаборантын гуугаад тэгээд нэг цааш англиар бичиж байгаа. Англиар бичиж байгаа. Нүүдээ слайд хараад бичих шүү дээ. Слайд дэж байгаад би ингээд Монголын тим юм чи надад ийм юм ингэж өгөөч гэд ингээд бичихгүй юу. Тэгээд бичээд явуулсан чинь нэг яасан чи надад зүгээр нэг л гоё юм ирлээ. Нэг гоё баглаатай юм. Ингээд үзэхэд байна яг л Эрдэнэсийн юм өстой нэг юм бүгд ийм байдаг бахта гэмээр. Тим гоё савтай. Тэгсэн чи өнөө гэрлийн композит чинь нэгээр нэм галгаар юм савд хийцэн. Ахаад ингээд тийм гоё савтай. Тэгээ хажуу талд нь ингээд нэг 3 мл нөгөө бонд. Тэгээ хажуу талд нь одоо та нар Димитрон гэдэг одоо та нар мэдгүй л байхдаа одоо хэрэглээ байсан. Жижигхэн өөрхөн гаруй шиг гэрлийн аппарат.
жоох уу юм юм хин. Үнгүү явуулчих чам. Ийм хин хайрцаг дүү. Зээлээр явуулж байгаа юм. Би ингэж байгаа байхгүй надад одоо доллар байхгүй. Би бичгтэн тэгж байгаа юм. Би одоо ингэж та надад ингэж явуулаад би ингэж багшилсан юм хүн байгаа би имлэг байгуулах гэсэн юм аа. Тэгээд би наад гарч ингэж авсныхаа дараагаар одоо мөнгө явуулнаа гэж бичиж байгаа. Тэгсэн чинь тэд нэр явуулчихж байгаа надад. Гүр таарсан. Хөвгөлтэй байгаа биз? Тэгээд бол групп та бүр кефир гэдэг чинь том групп шүү дээ бүр. Тий. Тэгсэн чинь ийм харцтай, ердөөсөө ийм харцтай юм. Тэгээд тэрүүн дотор тийм 20 ширхэг гэрлийн композит тэр боон дотоогон тэр хөөрхөн жижигхэн аппарат гэрлийн материал дэх ирсэн шүү дээ. Тэгээд би зааврыг уншиж байгаа л өнөөхийг нь тавьд сураал. Тэгээд би өнөөхийнхэн тэр чинь 170 хэдэн билүү доллар байсан. Өнөөхийг мөнгө нь өстэй яс явуулах ёстой гэж ингээд гүйсэн чи яаж явуулах арга байхгүй. Энэ юу факс максин юм гэж байгаагүй шүү дээ. Мэйл зээл гэдгийг юу ч компьютертэй хүн ч байхгүй шүү дээ тэр үед чинь. Тэгсэн би нэг өдөр ингэсэндээ Улаанбаатар ресторан гэж байсан шүү дээ. Улсын буудал. Зах дээрээс тэр одоо тэр нэг доллар зардаг газар чи юу гэж ялаа тэр нэг гудамжинд change гэдэг чинь хэм байгааг баг зүгээр нь хувь хүмүүс л $1 $3 гэдгээр зардаг байсан. Тэр нэг газар. Тийм би чинь ингээд нөгөө цемент тариал ламбадод тэгээд бас ингээд 5 төгрөг 10 төгрөгөөр ламб тавина. 10 төгрөг 15 төгрөгөөр сэлдонтор ламбдаж байгаа байхгүй бид нар. Одоо гэрлийн ламбад 10 төгрөгөөр. Үгүй гэрлийн биш. Гэрлийн биш. Одоо нөгөө зүгээр цементийн ламбнуудаа биднэрт нь тэг тавьж ялла шүү дээ. 15 төгрөг 10 төгрөг гэдэг. Тэгээд өнөөхөр мөнгө цуглуулахаар манай өвгөн зайлуул тэрнийг барьж байгаа тэр гудамжнаас очиод ингээд $1 ер нь тэнд чинь $1 $3 ч үлээ дандаа тийм бутрахаа гуудыг зардаг газар тэр гудамжинд зардаг байсан юм аа. Одоо тэр Ленин музей хажууд талд. Тэгээд ингээд цуглуулж байгаад 170 хэдвэлүү тэрний нөгөөх юмны үн байхгүй юу. Одоо болцсон. Үнийг явуулах гэсэн чинь би явуул гаргаа мэдэхгүй. Тэгээд би тэр Улаанбаатарт очиод ингээд Герман явах хүн байна. Тэр Германы одоо тэр урд талын баруун талынх нь булан байдаг хотоос ирсэн байсан тэр хаягийг ингээд үтсэн чинь. Тэгсэн чинь би Герман хүн байна уу энд гэсэн чинь буудлынхан нэг Герман хүн байгаа гэж байна. Тэр хүн хизээ явах бол гэсэн чинь 2 хоногийн дараа явах гэж байгаа гэж байна. Үгүй ээ одоо та нар бол үнэмшгэд хэцүү. Тэгэхээр би тэр Герман хүнтэй уулзъя гэдэг ингэсэн чинь намаа яах гэж байгаа гэдэг буудлынхан л асууж энэ чинь улсын буудал байсан шүү дээ. Тэгээд би ингэх гэж байгаа гэсэн чинь тэгвэл уулзаад уулзал гэж байна. Тэгэхээр уулзах гад нүний хүнтэй очисон чинь гайгүй нэг дунд дэргэм насны 40 хэдтэй болов гэмээр ир гарч ирлээ. Би тэгээ хэллээ нөгөө катанза үзүүлээд өнөө хаягийг үзүүлээд та ингээд Герман явах гэж байгаа бол миний мөнгийг тэр фирмд ингээд өгөөтгөч энэ үнд. Би ингээд одоо ингээд надаа ингээд материал нэрсэн би тэгээ ингээд мөнгө явуулж чад мэдгүй юм гэсэн чинь тэр хүн тгий гэж ямар хөөрхөн юм бэ? Үгүй хөөрхөн бүр ер нь юм хөөрхөн байдаг шүү дээ тий. Одоо энэ өнөөдөр ингээд ярихад та нар бол итгэхэд хэцүү дээ тий. Тэгээд гуйж яваа амтны ч таарсан гуйлгаж байгаа юм чи таарсан юмнууд байж байгаа. Тэгээд тэгсэн чинь тэр хүн хаад явсан тэрийгээд тэгээд өгчл зүгээр бодож санах юм байхгүй өгцөн. Тэгсэн чинь байна маргааш нөгөө хүн чинээс надад захилгаа ирсэн шүү дээ. Би таны мөнгийг юу янд өгчлөө гэдэг. Ямар мундаг. Тийм тэр хүн тэгээд тэр миний мөнгийг одоо яаж өгсөн бэ? Одоогийнхоор үл ингээд юмар шилжүүлсэн байлгүй дээ. Би болохоор аваачиж өгдөг юм ахал бодод байхгүй одоо ингээд тэгээд надад ингээд захилгаа ирсэн би таны мөнгийг ингээд өгсөн шүү. Анекдот шиг юм байгаа үз. Тэгээд би тэр гэрлийн материал аваад бүүн баяруулав. Тэрнээс хойш би тэр материалыг тэгээд зээлээр аваад одоо ч хаана юу гэж би өнөөдөр ч гэсэн фокус зээлээр авдаг шүү дээ. Ямар мундаг. 33 жил би байна. Севтадонтос би одоо 30 жил. Ноднун байна уржингаас эхлээд одоо мөнгө авч иж явуулъя гэж Севтадонт зайлуулт гэдэг болсон. Германыхан бол надад байна. 2-3 сарын зээлэр өгдөг шүү дээ. Одоо ч гэсэн би фокугийн материалыг авчаал. Гүнийг тэр Монголд нэг гачин амтан байдаг гэж мэддэм шиг байл. Тэгээд би яг хугацаанд нь та 2 сарын 30 гэхэд мөнгө явуулна шүү гэж бичээл надад материалыг ачуулдаг шүү дээ эднэр. Ямар мундаг юм бэ? Тэгээ ийм маягаар нээсэн. Тэгээд тэр шинэ технологи нэвтрүүлсэн чинь бас л одоо үлгэрийн далай юу ч мэдэхгүй. Ингээд одоо Лихтенштейн Герман хоёрын хил дээр байдгийн шүү дээ энэ Юклар фирм.
Та нар курсэд нь очисон хүмүүс бол мэдж байгаа. Жил болгон их том курс зохион байгуулдаг. Угаасаа дэлхийн шүдний сургалтын төв маягийн айгүй гоё тийм төв байдیں۔ Би тэн дээр өөрөө очсон л да. Өөрөө очиж үзээд тэгээд тэдний бүх энэ химис шүдний эмчилгээний бүх материал, тоног төхөөрөмж, цутгуурын аппарат, шаазангийн аппарат ингээд иж бүрнээр нь комор навсан. Зээлэр тэгэж аваад тэгэл би чинь тэр англи хэл дээр хүний заавруудыг уншаал. Өнөөхөж нь орчуулаад одоо би хадгалсан байдгийг сүүл таньд үзүүлэхэд ингээл техникчд чинь юу ч мэдгүй 3 хүүхнийг авцраад манай 3 дүү авчираад техникч болгоод нөгөөдөл чинь энэ анхны дундын нэг хагас тутам сурсан байхгүй. Гэтэ тэдний тухай юу ч мэдэхгүй. Тэгэл материалын нэг нэгээр нь ингээд би бүр слайдж жагаад орчуулад тэдэн секунд ингэж харна ингээд дараа нь тэгин ингээд нэг яагаад тэгээд ингэж орчуулж өгвөл тэрнийхэн дагуу хийгээл энэ бие үүлний цутгуурууд ба шүү дээ. Бие үүлний шүдний чинь цутгаж хийж байгаа юм шүү дээ. Бие үүлний бүх одоо тэр нууц тогтоогууртай, эрдийн тогтоогууртай бие үүлүүд бүх хийцнүүд, шаазан, ган, цутгуурууд, ган алтан бүрэлсэн шүдлгүүр энэ бүгдийг чинь хийж эхэлсэн. Эхлээд бодолж ил байсан. Тэгтээ ер нь тэр заавраар явахд бол яг л байхгүй. Өнөөдөр чинь евкларын материал биш гэсэн дэлхийд номер 1 юм бэл шүү дээ. Муугаа мэдхгүй хамгийн өндөрөнтэй хамгийн том фирмээс юм авсан байгаа юм. Тэр чинь тэгэл ажилласан байхгүй. Өнөөдөр манай 3 техникч үнэхээр Монголдоо шүү дээ. Монголдоо. Дараа нь би яаж нөхөр жил тойрон тэгж ажиллаад дараагаар нь ер нь энэ Германы техникч Ахмад техникчдийн юу гэдэг нэг байгууллага байд юм билээ. Ахмад мэргэжилтнүүдийн нэг байгууллага. Би тэрлүү бас гуугаад энэ дэрсэн Германы элчин сайдын яамны нэг жижиг мэргэжилтэн хүүхнийг гуугаад надад нэг Герман техникч олж өгөөч гэд гуйсан чинь үгүй та бүр 11 миний нүдэнд харагдтал ярьлаа би танд туслана гэдгийг нэг хөөхөн одоо чиний л үеийн шухам хүүхэн мэргэжилтэн хүүхэн тэгсэн чинь надад Германы мастер техник олоод өгсөн. Би асуусан байна л да Монголд ирээд ингэж яах хүн байна уу гэдгсэн чинь нэг хүн зайлуул ирсэн. Баруун Германаас ирсэн. Тэгсэн чинь байна. Зүүн Германы хүн, баруун Германы хүн хоёр чинь шал өөр үзэл бодолтой, шал өөр хандлагатай хүмүүс байт юм байл шүү дээ. Би зүүнд нь очиж байсан зүүн Германыхтай адилгүй. Зүүн Германыхан ч бүгдээрээ тэр социалист сэтгэлгээтэй үйлдэл хүртэл нэг өөр байд. Барууныхан шал өөр. Тэр Паул гүрчээчээ ихлэн нуруугаа ингээл зогсоод байна ингээд бүр гайхал бидний хийж байгаа гайхал. Би Германд 13 жил болсон их сургуулийн багшаар орчуулагч хийгээд тэгээд нөгөө хүнээр чинь 3 техникч бүр өстө гартан бариулж байгаа заалгасан. Таны яг энэ олон жил ажиллаж байхад чинь яг сэтгэлд чинь үлдсэн их тийм ямар үйлчлүүлэгч танд ингээд сэтгэлд чинь хоногшиж үлдсэн бэ? Гэхдээ тийм тохиолдлууд олон шүү дээ. Олон. Би одоо тэргээд хэлээд байх юм алга. Олон. Нэг шинэ юм сурч явах. Энэ одоо ингээд энэ шинэ гэрлийн композит тэгэл одоо тэр шүдэнд паалан хийж эхэлсэн бид нар тэгэл энэ одоо хуунцар тагнаа буултай шүд ч гэсэн одоо шүдгүү хүн чинь ингэж орж ирэл тэгэл нөгөө бүрэн шүдтэй шүдлбэрийг чи хийлгээл гарахад чинь зүгээр өстой одоо инээ далдаал одоо өстой нөгөө зургийн хуваар гэж ярьдаг да бидний үеийнхэн зургийн хуваар шиг болоод тэгэл зүгээр нүд дүүрэн сайхан эмэгтэй сайхан залуу болоод гарах чинь гоё шүү дээ. Тэр үл хэлэх юм байхгүй. Одоо тэгээд энэ шаазангийн чинь ингээ шаазан шүд гэдэг чинь байхгүй ихлээр бид нар хийж эхэлсэн шүү дээ. Шаазан шүд чинь хуучин бид нар хуванцар бүрээс хийжсэн. Тэр чинь нэг л өнгөн нэг биш нэг л хэлбэрэн биш байдаг байхгүй юу. Шаазан шүдий чинь ингээл одоо үүдэн 6 шүдний шаазан шүд хийлгээл гарахт чинь хинээ ч өмнө чи ердөөсөө нэрэн ёстой нэг сайхан нүд дүүрэн гой болоод гардаг. Энэ тохиолдлууд алийг гэх үү? Дүүрэн байна тийм юмнууд. Тэгээд бид нар чи өстө ямар баяр баясгалантай ямар сайхан болоо гарч ийн. Бүр 20 жил болсны дараагаар одоо
бараг 30 жил болсны дараагаар өнөө таны хийсэн шүд чинь одоо ингэж ингээд би загнадаг шүү дээ. Юуны чи одоо гэж солихгүй юугаа хийж ийсэн ингээд. Одоо тэгж идэлгээтэй байна шүү дээ. Тэр чинь сайн хийцвэл идэлгээтэй байдаг, гоё байдаг. Тэгээд тэр хүмүүс чинь шал өөр болоод гарна шүү дээ. Сайхан тэгээд ирдэг хүмүүс олон би тэр гэж хэлэх юм байхгүй. Та ямар хүмүүсийг, ямар зан хандлагатай хүмүүсийг эмч болоосаа гэж боддог вэ? Таны бодол. Эмч бол сайхан мэрэгжил, хүнд тустай, нарийн мэрэгжил, гэхдээ маш их хариуцлагатай мэрэгжил, хүнээс их мэдрэмж шаардна. Нарийн мэдрэмж хэрэгтэй. Хүнээ үнэлж, одоо үнэлэн гэдэг нь шүү дээ мөнгө төгрөгөөр биш. Тэр хүний сэтгэл зүйг ойлгож тэр одоо тусламжийг сайхан үнэнч шударгаар маш үнэнчээр одоо тусламжаа үзүүлэх хэрэгтэй. Тий. Хамгийн одоо ер нь эмч хүн бол альж мэрэгжлийнхэн тусламжчин чанартай л байх хэрэгтэй. Баараагүй байх хэрэгтэй. Болж өгвөл баараагүй. Гэхдээ мэдээж баараагүй болоход олон юм байна л та. Юмаа хийж идэл чинь тог тасарч магадгүй хуучин тийм явдлууд байлаа. Юм дутаж магадгүй. Тэгэхээр энэ бүгдийг бол яг явцын дунд бол бүрдүүлж авна. Тэгээд ердөөсөн чин сэтгэлээс хандах сэтгэл хэрэгтэй. Сэтгэлтэй хийсэн юм үр дүнтэй болдог. Хүн дэнч хүрдэг, сайхан болдог. Эхлээд мөнгө харж болохгүй. Нарийн имийг бол яг үнэтэй хийн шүү дээ. Тэр үнээс бас одоо өнөөдөр бол одоо бүгдээрээ л үнэтэй цэнтэй болцсон байна шүү дээ. Тэгэхээр чанартай юм гэдэг чинь бас үнэтэй байж таарна шүү дээ, тийм ээ. Технологийн асуудал шүү дээ. Янз аппарат хэрэгсэлгээд. Ер нь бол үйлчилгээ эмч хүн бол сэтгэл сайтай байх хэрэгтэй. Тэгээд нэг юм юу вэ штэ хүнийг эмчилнэ гэдэг ба штэ. Аппарат хэрэгсэл засах гэж байгаа юм биш. Машин техник засах гэж байгаа юм биш. Сэтгэл зүйтэй ажиллах хэрэгтэй тэгжээж эмчилнэ гэж юм биш штэ. Тийм үг байдаг. Ер нь тэгээд эмчийн ёс зүйгээд бид нарт бол их том хичээл ордог байлаа. Тэр үл их том шинжлэх ухаан штэ. Тий. За маш их үнэтэй мэдээлэл маш их өөрийнх нь 70 метрнээсээ ингээ хуваалцсан маш их баярлалаа. Маш их бас ухаарлыг ингээд өнөөдрийн үед ингээд бийж бас авлаа. Энэ подкастыг сонсож байгаа эмчнэр ч гэсэн авч байгаа ах гэж бодож байна. Цорол тэг гэсэн подкаст маань хүрэлцэн ирж одоо өөрийнхөө 70 м мэдлэгээс хуваалцсан Норбел багштай баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Та нарт ч гэсэн ажилд амжилт хүсье. Дараагийн дугаарт баяртай.